Хэдийгээр 800 жил өнгөрсөн ч дэлхийн хамгийн шилдэг цэргийн жанжин Эзэн хаан Чингис монголчуудын хувьд шүтэн хийвэрэ. Орцын хилийн ойр тал хэрийн өргөн удам талд Чингис хааны авраг том хөшөө дурайна. Чингис хаан өөрийн байгуулсан агуу эзэнт гүрнээ танихийн аргагүй болтол өнөөгийн монгол орон өөрчлөгдөжээ. Жагаа 57 настай жирийн монгол эмэгтэйчүүдийн нэг. Амьдрал ядуу хүнд амьдралтай мал аж ахуй эрхэлдэг. Монголчуудын 3/1 нь ядуу амьдардаг. Энэ жижиг майхан шиг гэрт жагаа нөхрийн хамт 3 хүүхдээ өсгсөн. Энэ бүхнээс Монголын малчдын өвлийн хүнд амьдралыг харж болох юм а. Гадаа чүмэг зарцаан бараг хасах 40 хэмийн хүүтэн байна. Амьдрал маш хүнд байна. Тэд засгийн газраас сар бүр олгодог 20 хүрэхгүй долларыг авах гэж хэрдээл бэрхшээл туулдаг. Одоо юмны үн өсч эхэлж байна. Амьдрал хүнд байна. Хэрэв бид хот суурин газар руу очивол юу ч худалдаж авч чадахгүй. Бид амьдрал гайгүй болно гэж найдахаас өөр арга алгаа гэж жагаа ярьсан байна. Жагаа өглөөний хүйтэн жаврыг стон гадаа гарч ямааны сүгээр цацал өргөн сайн сайхныг хүсэн ерөн жагаагийн өргсөн цацал биелэлээ олж эхэлж байж болох юм а. Учир нь Монголд ашигт малтамлын орд газрууд нээгдэж уулуурхай маш хурдтай хөгжиж эхэлсэн байна. Манай аймагт ажлын байр байхгүй. Ажилгүй хүмүүс дүүрэн байгаа. Цаашид юу болохыг мэдэхгүй л байгаа. Уулуурхайгаас олсон ашгийг ард түмэндээ хувааснаар бидний амьдрал өөрчлөгдөнө гэж эрх баригчид хэлж байгаа гэж жагаа ярьсан байна. Монгол улс алт зэс, нүүрс төмрийн хүдэр олборлсноор маш их мөнгө олох боломж харагдаж байгаамаа. Тэд өөрсдийгөө шинэ Кувейт гэж нэрлэж байна. Ирэх 5 жилд 25 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг өөртөө татна гэж Монгол улсын засгийн газар найдаж байгаамаа. Өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7% байсан. Ирэх 5 жилд 3 дахин өснө гэсэн тооцоо байна. Үүнийгээ дагаад ард иргэдийн орлогч нэмэгдэн гэсэн төлөв харагдаж байгаа юм. Гэхдээ шинэхэн тулгаар ардчилсан ус баялагын хараал болж болзошгүйг дэлхийн эдийн засгчид анхааруулж байна. Учир нь авилга хээл хахуул шат шатандаа хэрэгс сэтэрчээ. Уулуурхайг зөв зохистой ашиглах хууль дүрмийг гаргах гэж засгийн газар чармааж байна. Бид өөрөө өөрсдөө суралцж байна. Бид хизээч сүүдрээ нуудаггүй. Монгол бол энэ бүс нутагта ил тод сайн талаач харж чаддаг, муу талаач хардаг өвөрмөц улс юм а гэж Монгол улсын ерөнхийлөгч Илбэгдорж ярьсан байна. Монголын түүхэнд Чингис хаан маш том үүрэг гүйцэтгсэн. Гэхдээ Монголын ирээдүй одоо өнөөгийн ард иргэдээс нь хамаарна. Хэдийгээр маш их байгалийн баялаг Монголд байгаа боловч ажилгүйд л ядуурл газар авсан учраас энэ хоёрыг зохицуулна гэдэг засгийн газрын хувьд маш хүнд сорилт юм а. Жагаа улс төр нийгэм гэхээсээ илүү шашин шүтлэг сүнслэг байдалд илүү итгэдэг байна. Энэ буддист лам жагаагийн ирээдүй хэлж өгч байна. Магадгүй чонын үр сад гэгддэг монголчуудын ирээдүйч сайн байж болох юм а. Чингис хаанаас хойш чонын үр сад монголчууд дахин дэлхийн анхааралд өртөж эхэлж байна.